Баялаг бүтээгчид бид хамтдаа хөгжинэ. Цаана үзэгчдээ мас агентлагаас хэрэгжүүлж байгаа баялаг бүтээгчдийг дэмжин төслийн нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч та бүхэндээ хүрч байна. За бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээрээ эх орондоо цэвэр арьсан гутал үйлдвэрлэдэг Ace Shoes гутлын үйлдвэрийг онцолж байна. Манай улс эдийн засгийн голлох салбарыг хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл гэж мэргэжилтнүүд тодорхойлдог. Тэгвэл цэвэр арьсаар чанартай гутал үйлдвэрлэж салбартаа өөрийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлж яваа Ace Shoes гутлын үйлдвэрийг энэ удаагийнхаа нэвтрүүлгээрээ танилцуулж байна. Зах зээл яг орж эхэлж ирсэн үе. Тэгэхээр чи бид нэр бас нэг амьдрах арга ухаанаа олохын тулд одоо юу хийх вэ гэж хүн болгон бодож эхэлж байгаа. Тэгэл тэр үед л одоо нэг найз маань гутал хийдэг байсан. Тэр найзгаа дагаж бас юм өмнөөс нь хамжилцж гал. Тэгэл одоо гутлын дөрөвтэй болол. Тэгэл тэрийг цааш нь ер нь өөрсдийнхөө хэмжээнд хөгжүүлээд 97 оноос анх гутал хийж эхэлж байхдаа 2000 оны анзанд бид нэр хамгийн анх наран тул дээр нэг 2 айл ботинк хийж эхэлдэг байхгүй. Тэгэл ботинкнуудаа ингээд лангуун дээр өрөөл тавихаар чинь мэдээж арьсан гутал гялалцсан өнгөлөг одоо лакн литрийн гутал хоёр чинь өнгөцсөний хувьд эрсдэс ялгаатай байна л да. Ace Shoes гутлын үйлдвэрийн дарга Зоригт Баатар тэрээр зах зээлийн нийгэм шилжихтэй зэрэгцэн үйлдвэрлэлээ эхлүүлжээ. Хамгийн анх үйлдвэрлэлдээ өвн төв буюу төрөөгөөрөө үстэй оёмол гутал ойж эхэлсэн байна. За тэгвэл өнөөдөр Ace Shoes гутлын үйлдвэр эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн өвлийн үстэй, хавар намрын төрөйтэй болон төрөөгүй зуны бүх төрлийн сандал гутлыг үйлдвэрлэж байна. Мөн таны хүссэн загвар хийцээр захиалга авч захиалгын дагуу чанартай загварлаг гутал үйлдвэрлэгээрээ онцлогтой юм а. тэр үед хүмүүс өнтүү гутал гэж хэлдэг байсан юм да. Төрөөгөр өстэй оёо гутал штэ. Тэгж л тэрийг хийж эхэлж исэн. Тэгээ колот молотх нь олдохгүй тэр үед чинь. Түлээний модоор зорж гаад л хэвлүүр дуурайлгаж хийж байгаа л тэгэл эхэлж исэн. Ерөөсө бүх төрлөөр хийж байгаа. Хүүхдийн гутал одоо энэ жишээ тий. Хүүхдийн гутлыг одоо бүх төрлөөр нь бүх загвараар нь хийж. Эмэгтэй гутал өсгийтэйгөөс ахуулаад л нам ултай гэх бүгдийн эрэгтэй гутал байна. Бас тий батинк одоо чөлөө загварын гутлууд тэр үед тухай улны уйл фүүц хийхээр одоо тэгээд бас түрээтэй одоо нэг орс хором хөдөөнийхний манай өмсдөг тий поло гутал байна. Тэгээд иймэрхүү гутлууд бүгдийг л хийж. Нэг гутал үйлдвэрлэхэд 10 гаруй дамжлага дамждаг. За үйлдвэрлэлийн дамжлага бүрт Монгол залуучуудын хөлс хүч хэрхэн шингэдгийг үзэгч та эндээс харж болно. Одоогийн байдлаар Ace Shoes гутлын үйлдвэр сар дунджаар 150 хос гутал үйлдвэрлэж байна. Харин бүрэн хүчин чадлаараа ажилвал сард 700-аас 800 хос гутал үйлдвэрлэх бүрэн боломжтой юм. За үйлдвэрлэлээ бүрэн хүчин чадлаар нь ажилуулахад борлуулалт шууд хамааралтай гэдгийг ч үйлдвэрлэл эрхлэгчид хэлж байна. Ер нь зургаас нь авахуулаад ингээл дамжлага тоороход 10 дамжлага дамжид гутал маань. Загвараасаа өсвөлээл тэгэл эсгүүр бэлтгэл ажил ойдол гэл одоо ингээл баталганд хүртэл заавал давхар бэлтгэл ажил явагдчихэдэг. За яг одоо энэ лангуун дээр бол одоо ойролцоогоор 15-аас 20 төрлийн гутал зарагдж байгаа. Наадмын өмнөхөн одоо түрүүтэй одоо поло загварын гутлууд бол энэ лангуун дээрээс зарагдж дууссан. Тэрнээс өмнө бол манай үйлдвэрээс болсон гарсан одоо сандал гэх юм бол одоо ерөөсөө ганцхан ширхэг үлдчихэд байгаа. Одоо яг цэвэр ширэн дээр нь улсан ийм үс уултай энэ сандалууд бол бас цагдаад дуусч байна. Европ технологи, Европта бүр гар хийцэн гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Одоо Европод бол хамгийн үнэтэй зүйл юу гэдг вэ гэхээр хүний жинхэнэ гараараа уралсан бүх бүтээлүүдийг Европод өнөөдөр одоо хамгийн үнэтэй зүйл гэж үздэг болсон. Хэтэрхий их одоо үйлдвэрчээд ирэхэр чинь тэнд чинь нөгөө чанарын асуудал чинь бас эргээд яригдчих эхэлдэг болсон.
Хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаагаар нэг хэрэглэгч жилд дунджаар 4-5 хос гутал худалдан авч байдаг. За гэтэл дотоодын зах зээлд борлогдож байгаа нийт гутлын ердөө 1.3%-ийг дотоодын үйлдвэрлэгчид нийлүүлдэг байна. Энэ бол хангалтгүй зүйлт. Манай улсын хувьд 1990 онд дотоодын түүхийдээ бүрэн боловсруулж жилд 4.2 сая хос гутал үйлдвэрлэн дотоодын хэрэгцээгээ хангаж илүү гарсныг экспортлж байсан улс өнөөдөр жилд ердөө 5.3 мянган ширхэг хос гутал үйлдвэрлэж байгаа нь чамлалттай үзүүлэлт юм а. Тэгвэл гутлын үйлдвэрлэлийг сэргээхэд үндэсний үйлдвэрлэгчдэд дэмжих шаардлага байна. Загварын хувьд бол ерөөсөө хязгааргүй штэ. Пүүзний загварч зохиож байж болж байна. Одоо төрөөтэй гутлын загварч хийж болж байна. Балеринат хийж болж байна, сандалч хийж болж байна. Ерөөсөө загвар гэдэг чинь өөрөө бүх төрлийн загварыг нэгэнд эзэмшиж учраас ямар ч загвар дээр түүртэхгүй ажиллах боломжтой. Яг манайх шиг нэг ийм жижиг үйлдвэр Монголд одоо 2-300 ч байсан болж байна. Энэ 2-300 үйлдвэр чинь нэг үйлдвэр нь сард нэг 500 хос гутал үйлдвэрлээд бай. Тэгвэл хэд болох вэ те тэрний нийт масс нь те. Гэхдээ гол нь нэг өөрийнх нь нэрээрээ те өөрийнх нь нэр логогоороо яг үйлдвэрийнхээ одоо таних тэмдэгтэйгээр гарч байгаа гутал бол ерөөсөө чанарын маш өндөр түвшинд гарах ёстой шүү дээ. S-Shoes үйлдвэрийн гутал нь чанартай арсыг үйлдвэрлэлд ашигладаг учраас эдлэгээ удаан, усжийг татахгүй, мөн бүтээгдэхүүний үйлдвэрийн үнээр өнгө загварын өргөн сонголттойгоор хэрэглэгчдэд хүргэсээр байна. Дэлхийн стандартад нийцэх те бүх шинжүүдийг нь одоо өөртөө агууллаад чанар, өнгө үзэмж, загвар бүх талаараа одоо нийцэж ирж байгаа гэж үзэж байгаа өөртөө одоо өнөөдрийн төвшөнд. Энэ бол одоо нөгөө поло гутал мотл Орос хорон моронд орно шүү дээ. Ийм улгаануудыг бол бид нар өөрсдөө хийж байгаа. Одоо иймэрхүү яг үйлдвэрийн ийм уулнууд болоод ирэхлээр 100% гаднаас ирж байгаа. Сонирхсан загвар ахын нийтээс татаад ирж болно. Одоо ч нөгөө загварын ертөнц чинь маш чөлөөтэй дэлгэрэнгүй болсон шүү дээ. Тэгэхээр юу дуртайгаа л ерөөсөө бариад ирэхэд одоо шууд нөгөө бэлэн улан цаанаасаа үйлдвэрлэлээс одоо гарчихсан тийм л биш бол өөртөө хэрэгцээнд бүх төрлийн уулыг ер нь уллаад байгаа шүү дээ. Ширээ ултаа, бүх төрлийн 3 төрлийн уллаа бүх боломжийг одоо уллаа хийж байгаа. Манай үйлдвэрээс гарсан бүх гутал ерөнхийдөө бол дандаа чанарын шаардлага хангасан гутлууд байдаг учраас чийг татна гэсэн тийм ойлголт бол хүмүүс бол байхгүй гэж хэлмээр байна. S-Shoes гутлын үйлдвэр өөрийн гэсэн нэрийн шошготой гутлыг дотооддоо таниулж цэвэрэрсэн гутал үйлдвэрлэлээр өрсөлдөн импортыг багасгах зорилготой ажиллаж байна. Харин цаашдын зорилгоо гадны зах зээлд бүтээгдэхүүний гаргаж дэлхийд өрсөлдөнө гэж тодорхойлжээ. Ер нь бол ингээд дотоодын зах зээлдээ бас танигддаг болох юмсан гэж бодож байна. За тэгээд цаашдаа бас гадагшаа зах зээл рүү гарах юмсан гэж бодсон шүү дээ. Ер нь манайхны эцсийн зорилго тэр шүү дээ. Нэрийн хуудас өгөхөөр гар сунгахаас өмнө таныг хинбэ гэдгийг илэрхийлж байдаг альбан бус нэрийн хуудас бол гутал. Тиймээс бид танд монгол хүний нэрийн хуудас болж чадах үндэсний гар урлалын гутал үйлдвэрлэгчдийн дунд түүчээнд болон өрсөлдөж яваа S-Shoes гутлын үйлдвэрийн үйл ажиллагааг танилцууллаа. Таны сонголт эх орондоо хувь нэмэр оруулах зөв сонголт байж баялаг бүтээгчдэд дэмжихийг энэ удаагийнхаа нэвтрүүлгээрээ дамжуулан уриалж байна. Эх орондоо үйлдвэрлэсэн монгол залуусын хүйс хүч шингэсэн импортыг орлох S-Shoes үйлдвэрийн гутлыг Сөөхийн гутлын дэлгүүрийн 4-р давхарт 23-р лангуунд борлуулж байна. Мөн үзэгч та дэлгэсний дор гарч байгаа утсаар холбогдож захиалга өгөх боломжтой. Хот хөдөөгийн одоо ийм гутлын бизнес эрхэлж байгаа хүмүүс байна шүү дээ. Ийм хүмүүстэй хамтарч ажиллах юмсан гэж боддөг. Одоо бид ингээ юма хийгээд байна шүү дээ. Бас ингээд дотоодынхоо үйлдвэрийн аштайхан ингээд жоохон чанартай гутлуудыг аваачаад бас зарж гаднаас мөнгө өгөл авчирж байгаа үстэй. Ялгаагүй тэгвэл бас биднээс харилцсан бас үнэ сайхан тохиролцоо тийм ээ. Ингээд мөнгө өгөөд манад үйлдвэрлүүлээд тэнд аваачаад өөрийнхөө ашигаа нэмээд зарж болно шүү дээ тий. Би хот хөдөөгийн хүмүүсийг бас тэгээсэ гэж бодож байгаа. Мас агентлагаас хэрэгжүүлж байгаа баялаг бүтээгчдийн дэмжин төслийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үзэгч та бүхэндээ хүрлээ. За энэ удаагийнхаа нэвтрүүлгээрээ бид цэвэр арьсан гутал үйлдвэрлэдэг S-Shoes гутлын үйлдвэрийг онцлоо. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай үзэгчтэй. Баялаг бүтээгчид бид хамтдаа хөгжинэ.